Батын Нямагийн зохиол 17-ийн 34-р хэсэг. Тэд хэдэн хоногийн дараа 17-ийн морин тэргэнд хучлага дэвсгэр тогоо торох Юндэнгийн бяцхан майхан сэлтийг ачаад мэргэн гүний хошууны зүүн захыг чиглэн аялсаар цайдвын шар талын дов толгод донд ирж буулаа. Энэ ав гөрөө мэдээжээр 17-ийн хувьд цоо шин ажил билээ. Юндэнгийн тулгалтаар шагааж үзээгүй буу өөрөн хавтаж үзээгүй анги авлах болов. Гэвч хөгшин азаргаж ороо сурахгүй гэдэг үг бий. Гур бодон бууг турга мэт хөвчийн том анги бердан буугаар агнаж явсан хүн захиур буугаар тарвг буудна гэдэг ном сумаар батхан харвахтай адил ажээ. Анхны өдрийн гөрөөнөөс Юндэн хориод тарвахтаа ирэхэд Арантал ганцх хоосон буув. Талын анчин хэлсэн амандаа хурж Бадарчунгуудын шодгор шиг жижигхэн майхныхаа ойр орчмыг цовдолж дэлгсэн харьсаар дүүргэж эхэлжээ. Өглөө орой гараан дагнсан тарвга өдрийн цагаар арайчаараа өвчж амжина. Хэрв тарвга өвчдөг хүнтэйсэн бол бүрч олныг авлах бололтой. Юндэн өөрийгөө зайдмын талыг бүрхэн бэлчдэг хов шар сүргийн эрлэг гэж яхарахгүй үнэн хэлжээ. Гэтэл Арантал хөгшин бурагтай төвчээр хатуучлаан сорих гэсэн юм шиг тошны дэргэд оцож хэвтсээр бүхэл өдрийг дэмий өнгөрүүлж бас ядарч сулдж байв. Залуу зандан насанд хүчит дайнаас хамгаалах хориглолтын их шугам болсон чихтэй нуувчинд сар жилээр хэвтэж тэр амьдын тамиг ажиггүй давж байсан дайчин цэрэг маань одоо ариун цэнгийг агаар салхиар амьсгалан хуураа сайхан зүлгэн дээр хэдхэн цаг нүх сахих чадалгүй болсон юм байж. Хөгшин цэргээр тоглоом тохуу хийх мэт овгор шороон дундах нүхнээс жижигхэн шар толгой үе үе цухалцаад Арантал гохоон дарах зав өгөлгүй далд орчихно. Хатуужил сорьсон өрсөлдөөнд хашир тарвга хашир цэргийг давсаар байв. Агнуурын 3 дахь өдөр оройн гараанаас бас л ганцх хоосон буцаж явсан Аранталыг азын тэнгэр анх удаагаан гийгүүлв. Хол бэлтсэн тарвга нөхрөөгөө паацган гүйхийг хараад овоо хараагач онилгүйгээр захиур бууга пан хийлгэж орхисон чинь тэр өхлөн нэрсэн амтан ойчоод өгчээ. Арантал баавга унахчихсан юм шиг хөөрч урт хөлөө хол хаялсаар хариалгаж очвол нөгөө анхны олдсон харивгүй жижигхэн мөндөл байлаа. Том бууны тугалган сум алгын чинээ арьсыг авах юмгүй болтол зад зогчээ. Гэвч энэ олз ангийн үд нэг шиг болсон юм. Маргааш нь Арантал ангаас 3 тарвахтай бууж хүүхэд шиг урамшиж билээ. Харамсалтай нь анчны амжилт цаашаа агсангүй. Авалсан ангийн тоо 3-аас хэтэрсэнгүй. Тэгэхээр саяын урамшилт сэтгэлийн шөргөөд өнгөрсөн төр зуурын гэгээ төдий байв. Ангийн хорхойтон зугаагаан гаргаж цаг өнгөрөөж явсан болж хамаатай юу да. Харин 6 амтай өнөр бүлийн хагас жилийн амьдралыг даах учиртай чухал ажилд иймэрхүү янзаар амбан явахгүй мэдээж хэрэг. Энэ ургашгүй явдлыг ганцхан ихтэй нөхөр нь юу гэж бодож суугаа бол гэхээс Аранталын яс хавтааж байлаа. Гэтэл Юндэн сэтгэл сэвтэм үг нэг ч удаа цухуулгасангүй. Нөхөртөө тээршээсэн шинж ердөөч мэдгдсэнгүй. Од гялалтсан цэлмэг тэнгэрөөд сацрах задгай галын хурц гэрлийг ширтэн хээрийн цай амтрхан сорж туглахдаа ам хоосон суун гэж ерөөгүй. Нөгөө л баяр баясгалан төг сэргэлэн зангараан байж элдвийн яриа хөөрөө дэлгэн. Үдсэн сонссон бүхнээ санаа бодлоо бусдад хэлж гүйцээхээс нааш сэтгэл нь амардгүй бололтой. Унтгаар хэвдсэн үедээч гангар гүнгэр гэсээр бүх нойронд дарагдаж таг болох хүртлээ зөндөө юм ярьж амжина. Түүний өгөөлөх нь баячууд үргэлж жаргалтай байдаг гэж ядуу хүн болгон боддог бололтой. Тэгж бодох нь ч зөвл дөө. Баячууд өлсөх зовхыг мэдэхгүй тарган затгалан байдаг юм чинь. Тэгтээ сэтгэл нь дандаа шаналж хямарч шөнө болгон аимшигт азүүзүүдэлж хард дарагдаж байдаг байх. Наймаа буруутах ви ашиг хонжоо ололгүй алдаж хохирвол яана. Хулгайчад сайн морь минь аваад явчих ви. Зарц нар хонь хургийг минь сэмхэн хүртэж байх ви. Ган зудвуулж мал зургийг минь дундлуу цай гэхээс өгсөөлээд л айхгүй юм тэдэнд алах. Дээрэмчэд тонуулчид авдар савыг минь ухаж алтман авахаар орж ирээд намайг алчихна гэсэн бодол тэднийг юу юунаас илүү төгшүүлдэг юм.
Бас их сүжигтэй нэг нь хойд насны тухай санаа ширч бүр ч айхтар шанална. Олон хүнийг элдв аргаар мэхэлж шулж мөлдсөн ясын цайтал зарцалсан нүглээ эрлэгийн өмнө яаж цагаатах вэ гэж ман суртлаан бодно. Гэтэл ядуу хүнд тэгж зовх юм байхгүй шүү дээ. Бэд чин заримдаа өлсөж цангалаач гэсэн хоногийн хоол олж эхнэр хүүхдүүдийн үл залгавал сэтгэлэн тэнэлэгдэг биз дээ. Өлөн зэлмөр байх үедээч элд бодлоор өөрсдөө зовоодгүй, унтахтаа ч муухай зүуд ховорхон зүудэлдэг биш үү? Бидэнд ямар алдана гэж айх юм байх биш. Бас хүн баяжих тусмаа хэнхэг совдог, харамч болдог болохоор бусдаас үргэлж хараал сонсон. Гэтэл ядуу хүн ерөө сонсож байдаг шүү дээ. Жишээ нь манад орж ирсэн айлчин миний хүүхдүүдийг 8 намсраа шиг өнөр болоорой, найдын жүдэг шиг баян болоорой гэж өрөөгöd гарах мөртлөө Сэнд зайсангийн ач нарыг тэгж өрөөхгүй нь лав бизтэй. Тийм их баян хүний үр ачийг хэнтэй адил баян болоорой гэж өрөөхвүлээ. Бас тэр айлчин хоолтой үед таарвал манайхаас хихэртлэн идээд гарна. Гэтэл Сэнд зайсангийнхаас айгүй бол зогсоод л гарна да. Сэнд зайсан уг нь ухаантай хүн боловч хөрөнгө мөнгө түүнийг чарл баабалгаж байгаа юм. Тэр өдөр шөнөгүй юм бодно. Заримдаа хажууд нь юу ч болж хотонд нь галзуу чон орсон ч анзаарамгүй илий балаа амтэн шиг болчихдаг гэж. Цайлахтаач, шээгтээч юм бодож уруулаан хөдөлгөн амандаа үглэж байдгийн. Тэгтээ маань мэгзэм уншиж байгаа юм биш. Олсон хурааснаа яаж арвжуулах вэ? Замаар цовуулж дэвсээд Бээжин хүргэх юм бүүгээ Шанхай хүрэх болтол нь яаж сунгах вэ? 10 отгийн бэлчээрт багтаад байгаа адууга аймгийнхаа бүх нутгаар дүүргэх арга юу вэ гэж ухаан сэлж байгаа хэрэг. Нэг ч амрахгүй үргэлж юм бодно гэдэг тийм амар юм биш. Тархин хэрэгж цагаан солио тусчмаар юм. Мөр өчүүхэн жижиг юмнаас эхлээд том хөлийн 8-ны тухай ухаан зардаг бололтой. Жишээ нь нэг өдөр инглэлтэй. Боржинд хайрхны овоо дахиад буцаж явсан 20-од хүн зайсангийнханд бууж цайлсан юм. Тэд цайлж гараад жороо цоохор гүний саяхан гарсан хэн зунаг дархан жамбулын гараа гаргаж бүтээсэн алхан хээт хачин ганган чингэлэг. Уяанд байгаа цуута хурдан хээр морь мэтийг сонирхон харж баахан зогслоо. Тэгтэл зайсангуй хоргоо амжиртай хүрм шар торгон дээл өмсөж бажгар дурдан бүсээ бүслэн гэрээс гарч ирээд хүмүүсийн дундуур бөхтгнөн гүйж аргал хормоолж эхэлхэн тэр. Халахын цэнд зайсан хажууд нь аргал түүж явхад харж зогсох зүрхтэй хүн хаан байх үлээ. Тэд бүгдээрээ бужигнан гүйлдэж аргал өрсөлдөн хормоолцгоо. Тэгээд л цай буцлах хугацаанд зайсангийн гадаа аргалан уул болсондог. Энэ мэтийн жижиг юмнаас эхлээд чуулалт хаалганы том данжааттай мянган адууны 8 хий хүртэл лут ажил сэдэж байгаа хүн чинь юм бодгоос өөр яах вэ? Тэдний гэрийн баруун урд болонд нэг шуудаа тутраг байдаг байлаа. Тэр тутраг ердөө дундурдгүй байв. Нэг намар би зайсангийнхыг нүүлгэлцэх болоод шуудаатаа тутрагыг өргөх гэтэл огт хөдөлсөнгүй. Ердөө л урга хат шиг. Морь шараар зүтгүүлсэн ч суур наасаа хохромгүй санагдлаа. Намайг тэгж оролдож байтал зайсангуй сандран орж ирээд "Өө чи чинь юу хийж байна? Гарч өөр юм ач, нөгөө гэрийн юм зөө" гэсэн. Би зүүн гэрийн хогшлыг 3 тэргэнд ачих гэж зөндөө цаг удаад нэг харсан чинь нөгөө тутрага өндөр хар тэргэн дээр гаргачихсан эсгийгээр бүтээж байв. Эд 20-д наснаа булчин жирмэс зангирч биар тэнхээ амтагдж явсан миний даагаагүй тэр хүнд ачааг өвгөн зайсан ямар аргаар яаж ачсныг би бодоод олсонгүй. Харин тэр шуудаатай юм нь будаагаар хучиж өнгөлсөн дан имбүү байсан байчээ. Би үүнийг зайсангийн ууган хөө их доогоос хожим сонссон юм. Хулгай дээрмэс мөнгөө нуух энэ аргыг бас л зөндөө бодож олсон байх шүү дээ. Хүний үр хүүхдүүд янз байх юм та. Зарим нь бүр бурхан чөтгөр 2 шиг ялгаатай гэж. Цэнд зайсангийн 2 хүүтэй юм. Тэр нь хоёулаа доо гэдэг нэртэй. Нэг ихээс зулаа гიშгэн төрсөн, нэг эцгээс сургаал сонсож өссөн мөртлөө
зүүрлэх аргагүй ондоо улс. Багдон дамжин цоржид шавилж 18 тада гавжийн дамжаа бариад зүүн ламын хүрээнд олон жил суусан байна. Одоо мяндаг зиндааны хэл дээгүр юм гэсэн. Тэр гавж эрдэм номын хувьд хэнтэй игнхийг бэмэдэхгүй. Харин хөрөнгө чинээний хувьд бол цэнд зайсан гэсэн л үг. Газар доор модон хантай, банзан шалтай, 6 алт урт, 3 алт өргөн, 7 тохой өндөр зойр бариулахад нь хүрээний ламнар энэ залуу гавж ийм том саваар юу хийх гэсэн бол гэж гайхацгааж байсан гэнвэлээ. Гэтэл Багдоо тэр зойрон дотор нарсны тосоор гялалцтал будсан 60 шанш тэрэгний арал мөрийг салгаж дээрээс нь давхарлан бүх тоног хэрэгслэлтэй нь хамт хунд цай шиг эвтэй ням байгаар хураасан гин. Хэрэг гарвал 60 хөсөг аяндам ордуулах нь байна шүү дээ. Бас тэднийг хям дүнтэй бүстэй авуугаар битүү бүрсэн 100 гудастай гэлцдэг. Тэр гудсан эсхий биш дандаа давхарлаж тавьсан торг дурдан байдаг гэсэн. Торг дурдангаан бахтаах савгүй болсондоо ингээгүй лав. Мөн л хулгай дээрмээс нууж байгаа хэрэг. Онон хурх хавийнхан зүүн хүрээний жас Багдоогийн жас хоёрын аль нь баян бэ гэж бэвинээс онцох таавар шиг асуулцдаг нь ч оргүй юм биш. Багдоо тийм хөрөнгө мөнгөний эзэн мөртлөө бясалгыг цааш шиг нэмгэнээр зүсэж иддэг. Хурал дөмсдөг дээлнийхэн цоорхоод нөхөөс халж суудаг гэж байгаа. Гэтэл их тоо гэдэг нь бүр гайхалтай үрлэгч хүн. Эцгийнхэн амар заяаг үзүүлнэ гэж байхгүй. Алтан мөнгө, агт мордын ямар ч шилийн сайн ирээс дутуугүй хулгайлна. Мэчин жилийн хавар сэнд зайсангийн алаг нүчгэн хайрладаг үнэхээр түмэн сүргийн төрөө болсон хурдан шаргамор адуун дотроос гинэт алга болсон юм. Адуучин авдар зогсоол нь байцаалд шүүлтэнд орж өчиг өгтөн эхлээд булзааруулах гэж элдв янзаар оролцсон боловч сүүлдээ өөрийн эрэхгүй улайж хурдан шаргыг өрдөшөн ихтөө аваад явсаа. Явах чигээ надад хэлээгүй бүрхэх харанхуй байсан болохоор мордсон зүг чиг энч би харж чадаагүй гэж хэлжээ. Зайсан угаас хашир гярхай хүн хойнтоо хаяа илсэн дээр гарсан 2 морины мөр мушгин явсаар царгийн 8-ны гадаа хурч очиж гин. Тэгсэн чинь нөгөө гайхал нь хурдан шаргаан зарж амтснаар барахгүй. Морин лүү арх хэдийг авчихсан 5-6 архичингуудыг тойруулчихсан. Бүр согтож амтсан сууж байжээ. Зайсангаа уурандаа дэлбэрэг шахаж суман ташуураа далайн тэр залгийн хүүг байдаг чадлаараа ороолгож гарч. Ихтөө чөрчгөр хөхөвгний нарийнхэн ташуур бүүхэл дал мөрлүүн бух мөр гэж азраг өшгөлсөн ч тоохооргүй булаар л дээ. Эцгийнхээ айхлан уйглан ташуурдахад зузаан мөрөө уламж тосож уухайс аава гөвөдвэ хүүгийн чинь нүгэл хэлэнц нэмгэрнэ гэж суусан юм гэнвэлээ. Ихтөө нэг зун эцгийнхээ баахан алт мөнгийг авч ор сурггүй алга болоод сэтгэлийн бөөрч ихээр харлуулсандаг. Сэнд зайсан Багдоо 2 брэвэнд яман дагхруулж зүүн хүрээнд балдан лам уншуулан хан уулын овоог тахиулж дэггүй хүүгийн хулгайлж авсан алт мөнгнөөс ч баггүй зарлаг гаргасан байх. Арай л хойчийн буян үйлдэж цогтой гүнгэр хуруулсангүй. Тэгсэн чинь ихтөө маань хэдэн сарын дараа гинэд хүрээд ирсэн юм. Зайсангийнхнийг намаржаар угаан үүх гэж байтал эцэж турж хувцс хунар нь урагдан гуйлагчин шиг болсон амтэн жингийн цувааны тоосон дундаас гараад иржээ. Эцгийн буян өвөртөс нь тэнмэл хүү Бээжин Шанхай хүртэл тэнээд хамаг мөнгөн барж туйлдахдаа Монгол орохоор хөдөлсөн буянтын пүүсийн жингийн илжигэл уус дагаж гэлдэрсээр зам зууртаа арай л гол нь тасарчхалгүй дэмий нэг нутгийн бараа харжээ. Хаширсан эцэг тэр ороо амтныг нэг мөсөн аргамжиж авахар шийдээд дансран бэлэн охинд цүй тавьж хүүгэн баргал хүч хэрэгэрлүүлжээ. Бэлэн охин доо мэтийн сайхан эрд голгохоос аргагүй царай муутай нэгэн байлаа. Зайсангийн бодол талаар болж их хүн ганц ч өдөр гэртээ тогтохгүй ийш тийшээ тэнсээр л байлаа. Хос морьтой урагшаа гараад хойноос ирдэг, зүүн тийшээ гараад баруунаас ирдэг байсан юм. Тэгж байснаа дахин хэдэн сараар алга болчихлоо. Харин энэ удаа эцгийнхээ юмнаас хомсолсонгүй. Өөртөө нөвлөж өгсөн адуу малыг зарж борлуулан хамаг алт мөнгө хамж аваад арилжээ.
Нутгийнхан түүнийг бас л хятад руу явсан байхаа гэж таамаглан яасан хаширдгүй хүн бай. Түрүүн яваад ямар болж ирлээ. Одоо юу ч болж мэдэндээ гисгэж байв. Гэтэл мань сайнгэр урагшаа биш хойшоон зүглээд Орос нутагт орж бурайдуудаар хэсэж явсан юм санаж. Энэ аян урдийнхаас ач бүр сонин их хөхтөө байсан гин. Эхлээд өөрийгөө том хөлийн панцчин гэж, дараа нь тамга 6-нд хавчигдаж нутагтаа толгой хорогдох аргагүй болсон заргач гэх мэт янз янзаар хэлж явжээ. Сүүлд нь самдан бишрэлт гэгэний хойд дүр чойнхор хувилгаан болж баахан дөвчгнөд зарсан мөнгө өргөлийн юмар нөхөж хээр халдсан тоомсгонд ногоон хашлагтай чарах хөллөж хазгай хилтэй хамниган хүүхэн хажуутаан суулгаад мориныхон хүзүүнд зүүсэн Орос хонх жигнүүлсээр давхиж ирдэг байна. Мөн горгүй байгаа биз? Цэнд зайсан энэ хувилж төрсөн хүүг яаж чадалгүй зөнд нь орхиход хүрсэн юм да. Эднэр ч яах вэ? Нэг нь хөрөнгө мөнгө хурааж түүнийг улам арвижуулж чаддаг, нөгөө нь бол үрж сүйтгэж чаддаг ийм л баячууд юм. Олсон хурааснаа өсгөж чаддаггүй, үрж чаддаггүй, тахил шүтэн сахиусан балинч лам шиг суусаар байгаад сүүлдэн бүр боолнуулж хүн дүрсэн алддаг баян ч бас бий. Манай эндхийн гампил гэдэг ганц бие өвгөн уржнаа нас барсан. Цэнд зайсангийн чигчээнд ч хүрэхгүй. Гэхдээ дотор хогшлоор яггүй зузаан хүн байлаа. Битүү өвдсөн туглын арьсан тулмаар дүүрэн алт мөнгө шүр сувдтай гэлцдэгсэн. 2 том авдарт нь хоргой торгож ихээстэй байсан байх. Эцгийнхээ нас барсны дараахан хамаг мал сүргээ 2 жилийн дотор зарж борлуулад зудад өгдөггүй, боохойд идүүлдэггүй, хатуу ид болгож айдгүйгэн авдартаа хийсэн нь энэ байжээ. Нас нь нахиж биеийн дороотоод ирэхлээр уламж зожгэрч байцын өвөрт наалтчихсан юм шиг ганц гэрээрээ өвлзөнгүй суух болсон юм. Гадны хүн рүү улаан галзуу дайрдаг бүдүүн дуутай халтар тайгаас өөр ямар ч хань түүнд байсангүй. Тэр нохойг үргэлж хоймортон хэвтүүлж бөөцөөлнө. Ядуу хүний амсаж үзээгүй таргаммах цагаан гурлаар хийсэн шарвинг тэр нохой завжаараа тосгойжуулан хүлхэнэ. Гэмпэлгва үргэлжид нохооноос өөр ханьгүй явсан хүн үү гэвэл тийм биш. Залуудаа авсан эхнэрийн тоо бараг 20 шахжээ. Гэтэл тэр олон хүүхнүүд дотор сэтгэлд нь тохирох хүн нэгч байсангүй. Цөмөөрөө харамч биш өрлөгөн бүсгүүчүүд байсан учраас тэр яхэр эртээ дэрх холбоод бүтэн 2 сар бололгүй хөөгдөж төрхмөндөө буцдаг байжээ. Зарим нь гэмпилийн үрийг хэвлийдэн тэгээд харьсан ч гэлцдэг юм. Гүнийгэр төрж өссөн гэлээч өөрийн цусыг судсандаа хальгуулж яваа. Царай зүсэн нэцгээ хэтэрхий дуурайсан тэр хүүхдүүдийг гэмпэл огт танихгүйгээр барахгүй. Зарим нэгний эхийн нэрийг ч таг мартчихсан байжээ. Бүсгүй хүн хизээсэн билээ. Голдуу өрөвчгөн сэтгэлтэй байдаг хойно. Эр хүнд гомцсон гомдлоо удаан хадгалж чадах биш. Нөгөө хүүхдүүдийн зарим нэг нь гэмпэлийн өтөлж ядраад ирэхээр эргэж тойрч төрсөн эцэгтэй золгуулахаар хүүхдээ явуулсан ч удаатай. Гэтэл ямар эвгүй юм болсон гэж санана. Гэмпэл тэдэн рүү халтар тайгаан турхирж хормойг нь тастуулан хөөчхөд. Бурхан минь намайг тайван байлгаж хайрлаач. Эсэн бусын альбин чөтгөрүүд энд тэнтэй сүүдгэнэн хотхороо гэр орон руу минь өлбөлцөн өнгөлзөө салхаа байлаа. Энэ 2 хөлт хохмоо толгойтон миний үххийг тэсгэлгүй хүлээж байна. Зөнөг өвгөн хурдан далд орж хөрөнгө мөнгө нь эзгүй болоосой гэж тэд ханцуу дотроо залбирч байна. Хар тэрэнгүүд намайг дөнгөж нүд анимагц миний герт сэг рүү тэмүүлсэн хон хэрэг шиг өрсөлдөж ирээд халтар тайгын минь сарсан хон шорыг тоншингуутаал авдар сав руу дайрцгаана. Ухаж онгочин хамаг хогшлыг минь хувааж тастан булаацалдаж ноцолдно. Босоо ороолонгууд 2 хөлт хохмоо толгойд нь та нар газрын гав руу ороосой гэж үглэж суудаг болсон юм. Зүгээр үглээд ч зогссонгүй гэрээ тойруулж 2 алд өндөр босоо шургааг хашаа бариулан шургааг бүрийн оройг жад шиг хурцаар шовхолж үзүр гаргуулсныг нь яа. Тэр модон хэрэм бариулсны хөлсөнд хөлийн ганц морой өөхөөс ч харамсангүй. Хэрв хийж өхөн олдсон бол хашааны гадуур гүнзгий нүх ухуулах юм уу? Шавар хэрэм босгуулах байсан биз. Нарт хорвоо дээр тэрний итгэдэг ганц амтан нь халтар нохоо
Найдах ганц түшиг нь шургааг хан болжээ. Хөөрхий. Намрын дунд сарын эхээр гэрийн нөрхнөөс утаа өөгхан болгоход нутгийнх нь түүнийг өнгөрч гэж ойлгосон юм. Гэтэл хавьд хүн олдохгүй 2-3 хонц сундаг. 4-р өдөр нь гинэт их түймэр гарч байцын өврийг 2 талаас нь орон аимшигтай юм боллоо. Хон далд ором хуурай өвсөн давалдсан галын хүчтэйч гэдэг нь айхтар. Унтраах ямар ч арга байсангүй. Тэр түймэр улаан дөлм мушгирүүлж харуутаа баагуулан ирчээрэн ирээд нөгөө эзгүй болсон гэр орныг юутай хийтэн хайлуулчихж билээ. Юндэн баячуудын тухай яриагаа үүгээр дуусгаж нэг тайжийн тухай өгүүлж эхлэв. Тунгалаг ван байхдаа хошуу хотлынхон албыг өөрөө захиран явуулдаг байлаа. Ван хатуу гартаа ташуур там 2-ыг чангатгаж хөхүүлээ гэвэл хөхүүлж, занчий гэвэл занчиж, эрх сүрэн үзүүлж чаддаг байсан болохоор сэнд зайсангаас бусад бүх хүн үнхэлцгэн хагартал айдаг байжээ. Тэр үед шагдар туслагч одоогийн шиг арслан биш хав төдий байсандаг. Харин тунгалаг ван зэрэг хэрэгмэн эвдүүлж ширээнд нь цог бадрах ноёны сууснаас хойш хошуу тамгын алба бүр ондоо болчихсон юм. Цог ван засаг ноёны ширээнд бараг суусангүй. 2 төрийн хоёуланд нь их хүрээн дөргөөлж засгийн дээд алба хааж байгаа хүн. Ингэж хошууны гол эзэн жасан тамгандаа байгаагүй болохоор зэрэг зэнда арга чадлын хувьд бусад түшмдээс давуу шагдар туслагч бүх эрх мэдлийг гартаа авчихсан юм. Ноёныхон эзгүүгээр тамгын 5 түшмэл эрх мэдлэн ахиулах гэж хэрэндээ санаарахсан л гэлцдэг. Шагдар үеэлдүү намаан содов гэгчийг үргэлж түшиж хэрэг шийдэх болгонд амын хардаг байжээ. Тэр намаан содвонч үнэхээр ихэн мэддэг бэлэнгүү толгой байлаа. Манж Монгол төвд бичиг мэдхээс гадна бас хятад эгч гадралдаг байсан байх. Тэргүүн тайж нэрэнгүй юм дар гэдэг нэг нар сар шиг сайхан охиноо намаан содовт богтлон өгчээ. Эрдэм номтой хүн төшүүлээ гэж бодсон хэрэг. Шагдар туслагч намаан содов 2 хизээний пүүсний данжаа дууттай төө зайгүй түншилж долоолцоос наахнуур байдаг улс. Гэтэл нэрэн тайж хятад худалдаачдыг бүр үзэж чаддгүй хүн байлаа. Ганц охиноо богтлох болж сүү тавиулахдаа хөргөн хүүгийнхэн хятадд хэтэрхий хэлэхтэйг мэдээгүй байсан байх. Тамгын өргөнд болсон баяд ноёдын нэг зоог дээр хадам хөргөн 2 хоёулаан халамцаж цэц булаалдаад зүйлдээ хэрэлдсэн тухай үнэн цуу айлаас айлд тарсансан. Уг нь тэр маргааныг өлзий данжаад өдөөн үүсгэжээ. Монголын ойртой засах төрийн үед таажтан та сүүлээс хөөдөн мөнч додгор болж билээ. Хүүсэнд тавьсан өрөө бүү төл данжаадуудыг өрийн данстай хамт шатаа гэж хошооны ардуудыг ятгаж байсан гэлүү. Тэгэхэд та Гэсэр хааны хөргөшгөл харагддагсан. Харин одоо гим хийсэн хүүхэд харагдах болоо шивдэ. Аргагүй ч юм биз. Шүү жанжны их зэрэг Монголд ирж Чингис сайд богдын хүрээндээ дахин өргөөлж Монгол улс дунд дэргэн улстай дахин нэгдсэн болохоор таны ингэх нь хэрэг. Данс шүүрдэж нарийн тооцвол таач надад өртөө байх шүү. Тэрний талаар хоёулаа ярилцаж тооцоо хийх цаг болсон гэж данжаад хэлжээ. Угийн хурц бардам зантай бас харин эдэмхийчүүд хийж игшиж шүд зун явдаг өвгөн тайж ийм басамжлалыг яаж төвчих вүлээ? Нэрэнгүй хурууныхаа хумсыг алгандаа шигтгэл ясрахыг том гараа чангаж зангидэн ширээ шааж босоод яан гинэ нясалхын ай даахгүй хөх ховлзом минь эртний хаадын нутаг дээр ингэж битгий донгос цаан хэрэмнийхээ цаана очоод чалчгиж хашгиран янхагар цээж аимшигтай оволцуулж усан гүзээ шиг биетэ улцгар хөх данжаадыг сэгсэрч хаяхаар завдахт нь намаан содов шагдар туслагч нар 2 талаас нь барьж элдвүүгээр аргадан арай хийж суулгажээ. Нэрэн тааж тайвширсангүй өмнөх аягтаа сарахтаа ёроолгүй шавхчаад халаг минь энэ мо дон шуурчнаас ийм үг сонсож суугч гэждэ хамгахай тэр хөгшин чөтгөр шан зов ламаас л болж байгаа юм. Зөнг батамд оржоос л болж байгаа юм.
Монголынхон ариун шороог тэр гайхлал хятадын улан дор дэвсэж өгсөн чамайг та. Зөөргөн шан зов чи надтай таарлтвал уу? Би энэ гараараа багал зуурыг чинь тас бацах юмсан. Зэвхээс хаарлуудын юунаас найж төр улсаа нь тэдэнд өх болов. Монголын минь сүр хүчин яала. Сандо амбан уляаста манж жанжин ховдын амбан хөөж болсон юм чинь шүү жааны хөөж яагаад болдгүй юм. Сангийн хотын өндөр хэрэм дотор бэхлээд байсан манжийн шорон түмэн цэргийг Хатанбаатар, Манлайбаатар хоёр яаж тонилголоо? Тэр хоёр баатрын шир хатах эр зоригтон олон бий. Хоёр баатарч хоёулаа амьд мэд байж байна. Бас тэдэн шиг эрдэмт баатар ирчүүд Монголд зөндөө байгаа гэж өвгөний зүхэлтэн өгүүлэхэд наваан содов түншээ өмөрч. Хадам аав та дэндэж байна шүү. Ийм хүндтэй ах зах хүн. Амны зоргоор дуугарч болохгүй биш үү? Юмны учир зүг олж ярих ёстой шүү дээ. Ховдын хязгаар шорон түмэн цэрэг байгаагүй. Харин шүү жанжил түмэн цэрэгтээ орж ирсэн нь үнэн. Сэргэж мандсан шинэ улсын хятад цэрэг үе өнгөрч төрн мөксөн манжийн хар цэрэгтэй адилгүй шүү. Манж цэрэг бол өтөлж доройтоод үхэх цаг нь тулж шоргоолжинд баригдсан арслан. Харин гамин цэрэг бол хурц соёо дэл зогдор нургаж байгаа залуу арслан. Дөр улсын хэргийг шүүн тунгаах гэвэл та бид хоёрын толгой дутна байх. Тэр чин мань мэтийн усан нүдтний мэддэг жаа бишээ. Адууныхаа хэрээр хашгирвал дээр байхаа. Төрийн төлөө огтно гэдэг үгч би гихтэн. Нэр нь тайж уламж шатаж. Үгүй ер. Чи бас намайг доромжлох нь уу? Элэ муу боловч хангардын ухсаа, энэ бие муу боловч эзэн Чингисийн ухсаа гэж хэлээд босгон харайж өргөөн доторх улсыг эргэн тойрон сүртэй харснаа зочлогын ширээ хөлөөрөө дайрч эдэ будаагийн насхан пял шаазангуудыг унгаж хагалчгаад үүдийн хаян гарч оджээ. Үүний дараахан зүүн хязгаараар харин их зэрэг орж ирлээ гэсэн сураг гарч хүн болгоны чигтэлсэв. Тэр үеэр манай энд юм айхтар ховордоод байла. Гурил будаа гэдэг ч нүднийг юм. Нэг өдөр манайхан уулынтын 8-ны гадаа хүүгээрэн цуглараад бараа татгаар урагшаа явсан жин хөсгөний нэрхийг хүлээж суутал нэрэн тайж морины хурдаар давхиж ирэв. Эхлээд би түүнийг согтуу явж байна гэж сансан юм. Гэтэл ирүүл байжээ. Хөөс сахартал давхсан агсан морин хүн амтан арайл гიშгчгсэнгүй бидний өмөр хөндөлсөн хамраан паржигнуулж өгөхлөн. Тайж богинохон яргаа ташуураа гоцолзуулан хахир чанга дуугаар биднийг загнаж гарав. Ичгүүргүй амтад эцэг өвгдийнхөө нэрийг хөөцсөн хар гуйлагчд энд юугаан хийж шавааралдав. Атга чимэх гурил будааны төлөө зангуудын шаахааны ул долох гэв. Газар шорон дээрээ байгаа монгол хүн бөөсний шавар байшингийн хаяа сахихгүй бол турж өгөх болоо юу? Одоохон тарцгаа. Гэр гертэн харьцгаа гэж зандарлаа. Уурандаа царайн зэвхэрч эмээл дээрэн тогтож ядна. Нэрэнгуй хэдий хамжлага захирдаг тэргүүн тайж гэлээч албан тушаал эрхэлдэг зэрэг хэрэгмтэй ноён биш билээ. Хэдэн хамжлагаасаа бусдыг захирч зандчих эрх түүнд байхгүй. Тийм учраас бид хөдөлсөнгүй. Тус-тусдаа бодол болон суусаар байв. Тэгтэл тайж жаахан зөөлөрч. Тайм минь миний үгийг сонсож байна уу үгүй юу? Би та нарыг тарцгаа гэж байна шүү. Монгол гэсэн нэр ёс төрөн бодцгоо. Хятадыг царайчилж. Дензами, Гонзами мэтийн нарийн гурил эдэснээс төрсөн нутгийнхаа шорон дургасан өвсний буурцаг хэвж байсан дээр охтны хуйооны мэхээр түүж идсэн ч та нар өлбөрч өгөхгүй. Манай энд цагаан дар их бурхнаас эвгээлтэй их цэрэг удахгүй орж ирнэ. Хар хөлсийг чинь шулж олсон энэ гурил будаа нь тэртээ тэргүй та нарих болно. Хятадуудад бид өртөө биш, тэд нар харин бидэнд өртөө. Яагаад гэвэл харин худалдаачид элен цулинцаас минь эхлээд биднийг тонож мөлдсөн юм. Тийм учраас эдний юмыг зүгээр авлаа гэд та нарт нүгэл халдахгүй. Өгсөн юмаа эргүүлж авна л гэсэн үг гэж хэлв. Энэ сүүлчийн үг нь хүмүүсийг сэрдхийлгэв. Нэг өвгөн шүүр салдаад босож морь руугаан алхлаа. Бас 3 хүн түүний араас явлаа. Би нэлээд сүүл хэрд боссондог. Нэрэн тайж манайхны тарж дуустал зогсоод сэтгэл нь уужрах шиг болж
Мориныхаа амыг гэрийн зүг эргүүлсэн юмдаг. Зүүн талаас орж ирсэн нөгөө харийн цэргийн тухай цуу яриа уламж дэлгэрч тэд Монголыг аврахаар орж иржээ. Шажин төрийг минь сэргээ мандуулж Монгол угсаатанд өлзий хутаг хайрлах гин. Цэрэг бүхэн нь дайсантай тулахта бар мэт догшин боловч энгийн хүнтэй учрахта хонь мэт номхон гин гих зэргээр ярьцгааж эхлэв. Тэр өөршөөлт цэрэг манай нутгаар дайралгүй бүр урдуур өнгөрч Цэцэн хааны хээ дээр ороод их хүрээ чиглэх сураг гарав. Энэ үеэр нэрэн тайж нэг сүрхийн нууц ажил хийсэн юм. Итгэлийн хүлээсэн хоёр хамжлага эрд цагаан цэргийн ноёныг өрсөн хувийнхаа зуруус бичиг өвөртлүүлээд өөрийнхөө илж болгон илгээжээ. Хүний нутаг гүний хошуунд явж байгаа харь цэргийн ноён өндөр язгууртаа тайжаас заллага авах дуртай байлгүй яах вэ? Баруун жанжин тайжийн урилгыг аваад 100 цэрэг манай нутагт ирүүлсэн юм. Тэр 100 цэрэг хошуу нутгийн захад ормогцоол уйлантын 8-аг сүйтгэж орхилоо. Тэнд буу пэжигнэн харуута манарч дөл мушиграад ёстойл 10 зүгийн аимшиг гихч болжээ. Намаан содов эхнэр юм дараан дагуулan данжаадынд очоод дайлуулж наргиж байтлаа. Тэр аюулд өртсөн юм. Цагаантан пүүсний хавьд нэгч амьд амтан үлдээсэнгүй. Цүмийн буудаж хороогоод эд барааг мордийнхаа дааж ядтал ганцгалан үлдснийг нь шатааж үнс чанд руу болгожээ. Бодвол юм дээр Намаан содов хоёрыг Монгол гэж таниагүй байх. Эсвэл тэр хоёр гал утаан дундуур сандран гүйлдэж аваад тэнсэн суманд оногдсон байж ч магадгүй. Тэднийг Монгол хүн гэж таньсан мөртлөө зориуд хороосон ч юм билүү бүү мэдтээ. Ямар ч байсан сүйтгэн л сүйдсэн юм да. Санаж сар байх ганц охиноос хагцж тэсэх аргагүй зовлон дунсан өвгөн тайж пүүснээ бойрон дах хиншүү ханхалсан үнс нурмыг ширтэж салганан зогсоод Монгол минь хөөхий минь юу болох ч нэнэв. Тэнгэр сахиус чамайг ямар аимшигтай гисгэнэв. Чамд аврах ачтан харах халамжтан алга болсон хэрэгүү. Өр үндэс тасарч мөхөх цаг ирэх нь энүү. Ингэх очиргүй ийм болох ёсгүй гэснэ огторгүй өөд ширтэн. Бурхан чи Монголыг минь яаж орхих нь энэв. Ямар гэм хийсэн гэж ингэтлэн залхаанав. Тоост ертөнц дээр Монгол хүн байж яагаад болохгүй юм. Энэ хилэнцэд хорвоог ариун төвшин болгох эрх хүчин хаана байна. Хэн манийг аврах юм гэж гараа дээш нь сунган өгүүлжээ. Нэрэн тайж тэр оройг эртээ очоод хор амсаж өөд болсон юм. Шагтар туслагч зүсэн хувилгаж чаддаг хүн болохоор урд нь хятадуудтай түншилж байсан шигэ цагаантны өмнө шарвалзаж 100-ийн ноёныг магнагдээл вандан хадаг барьж ухтаад унсан малгайгаан авах завгүй гүйж хошууныхан эрх үйстэн эмээлт мордыг цэрэгтэн нийлүүлж байлаа. Юндынгийн яриа задгай галын дэргэд 100 шөнийг өнгөрүүлсэн ч дуусахгүй бололтой. Тэр эцэст нь өөрийнхөө тухай ярьж эхлэв. Бэ энхэн 30-аад наснда газар чих үзлээ, зовлон чих үзлээ. Намайг 21-тэй байхад Цэнд Зайсангийн адууны цагаан сүргийг Бээжин рүү тух боллоо. Сүргийн даамал сайн буян сонголт хийж Зайсангийн адуучид дотроос шилж авсан 3 хүний нэгэнд нь би оржээ. Надтай адил шилэнд тэнцсэн нөгөө хоёр маань бас л залуу чирэг ирчүүд байв. Төмөд хошуунаас цагаачилж ирсэн сайн буян Цэнд Зайсангийн 8 ажил тусалдаг өмнө газрын пүүснүүдэд түүнийг жуучилж өгдөг хятад хэлэнд ус цас шиг хүн байв. Бид урт замын аянд амар мэнд явсаар Бээжин хүрлээ. Тэр хотын том нэвсгэр гэдэг нь гайхалтай. Хүний нолныг хараад би нүдэндээ итгэж ядсан. Манайхан хятад олно уу, хялган олно уу гэж хошигнон ярилцдаг нь яахаргүй үний юм бэлээ. Бээжингийн хойд хэсэг 3 нуурын Линчо гэдэг газрын ойролцоо нэгэн том шавар хэрмийн хажуудах модон хашаанд бид адуугаан оруулж авах эзэнд нь тушааж өгөв. Буу зэвсэгтэй цэргийн улс энд тэндгүй харагдаж хотын иргэд өөмөж шуугалдан зарим хүн гудамжинд гэзгээ хярган хайж Бээжингийн байдал нэг л хачаа харагдана.
Их хөлийн газар дандаа л ингэж байдгийн байх та гэж би бодлоо. Шавар хэрэм дотор вааран дээвэртэй урт хөх байшин, эд бараа хадгалдаг пен сарвч, навчин унтсан таримэл мод, хураасан тоосго, ногоо тарьдаг газар, дүүжин татуурхтай худаг, хураасан тоосго гэдэл зөндөө юм байна. Хэрмийн зүүн хэсэгт хэдэн ямаа гахаа хэвтэж галуу нугас дахианууд тонгочин гүйлдэнэ. Энтхийн эзэн бололтой гялан халзан толгойтой намхан бүдүүн луугаан биднийг дагуулж нэг тасалгаанд оруулав. Түүнийг Лю овогт гэдэг гин. Овгийн дараах нэрийг би мартжээ. Бид гоёмсог тасалгааны зүүн талын хан дагуулан тавьж эсгийн хэвс мэтийг давхарлан дэвсэн ханц дээр сууцгаалаа. Эсрэг талын намхан ханц дээр Лю овогт сайн буянтай зэрэгцэн завилв. Богтөрдөө нуруутай, эрүү уруул хоёртой ганц ширхэг хялгасгүй цонхгор цагаан хүн бидэнд хоол цай зөөж, цай аяглан нугастай юм шиг нахилзан бөхөлцөнгүй. Савх шиг нарийнхан гар хуруу нь бүсгүй хүнийхтэй адил уран намптай хөдлөнө. Өөрөө хүнд бөхөлцөж байсан болохоос бусдыг бөхөлзүүлж үзээгүй надад энэ хүндэтгэл тунч ивгүй байв. Лю овогт сайн буян хоёр хуучин амтнаар бололтой. Тэд бүхэл өдөржингөө ярилцав. Дундаа ярилцахаас гадна аягчаас байн юм асууж байлаа. Эднэр ингэтлээ юу ярилцсныг бүү мэд. Ганжуу дарс, мэглүү арх шимцгэн, янжуур тамхины утаагаар буурчин гэрийг хоёр хүн бие биенээ харахаргүй болтол майдаж, гангар шаазантай харцаа хаяас орцгоо. Сайн буянгой маань их л хөөрч догдолж байх шиг харагдана. Орой болж эзэн аягж хоёрыг гарсан хойно тэр урч ярианыхаа утга учирыг бидэнд хэлж өгсөн юм. Зайлуул бид мөн ч нүргэнтэй цагаар энд иржтэй. Ийм цагт ирсэн улс өөрсдийгөө их өрөөл буянтайд тооцох ёстой. Манжчин улсын 6 настай хаан Пүүи 3 жил хаанчлаад ширээнээс бууж байгаа гинэ. Энд чин зүгээр нэг нялх хүүхдийг ширээнээс нь чирээд буулгachгаж байгаа хэрэг бишээ. 10 үе залгаж хятад иргэн болоод Монгол угсаатны хүзүүн дээр суусан манжийн төрийг унгааж байгаа хэрэг. Хятадд өөрийн шин төр тогтлоо гэсэн үг. Монгол дүүсэн тогтож байгаа шин төр нь айх юмгүй болж улам бэхжлээ гэсэн үг. Манж улсын түүхийг би нэлээд гадарлан шүү. Энэ төр үүсгэхээс мөхөх хүртэлх хугацаанд эм хүн хаан сууж байгаагүй боловч цэшээ тайх уу гэдэг хатан бараг 50 жилийн турш засгийн эрх мэдлийг гартаан атгаж байсан юм. Бүрэнт засагч Бадаргуулт гэдэг хоёр төр угсраагаараа тэр хатны өлмий дор өнгөрчээ. Бадаргуулт төр хаан Зэтяны нас барсны дараа шаргачин дахиад жил цэшээ тайх уу төр гэрэлт хааны 30 хүү 3 настай Пүүийг Манж дайчин улсын 10 дахь үеийн хаанаар өргөмжилж оны цолыг хэвт ёс гэж нэрлсэн юм. Тэгэхэд 73 хүрээд байсан цэшээ тайх уу удалгүй үхэж түүний орыг Лун Юуи хатан залгаад бяцхан хааныг захирч байв. Одоо тэр Лун Юуи тайх уу хятад сайд Юан Шикагийн шахалтаар хэвт ёст хаан ширээнээс бууж Манжийн төрийн эрх цаазыг зогсоох зарлагт Хуаюуран дарсан гин. Тэр зарлиг нь олонт нэгэнт зарлагджээ. Саяын аягчийг та нар ажигласан уу? Эр хүн гэхэд тунч хачин харагдсан биз? Тэр хүн Манжийн хааны ордноос саявтар оргоод Лю овогтынд толгой хоргодож байгаа тайган юм байна. Тайган гэдгийг та нар мэднэ үсттэй. Хөнгөлүүлсэн эр хүнийг тэгж нэрлдэг юм. Манжийн хаад аль дээр цагаас эрийг тайган болгож зарцалсаар ирсэн түүхтэй. Ордонд ийм золгүй ирчүүд хэдэн мянгараан байдаг гинвүлээ. Тэгэхдээ тэд янз бүрийн эрх мэдэл эдэлдэг. Дээр доор их баг гэж ялгсан дивзэн датаг нь төрийн их тайганч гэж байдгийн байх. Харин энэ аягч цаг ширүүсэн ордны байдал хүндрэхтэй зэрэг оргож гарсан гин. Амиа хоохоолох сүхэтэл хүймта. Бас Пүүгийн зоог барихтан цалгардаж туулайн бүр хэтэртэл идүүлснээс болоод Балчир хааныг полгодуулж өвтгсөн хэрэгтэй баазм хүлээхэд хүрсэн нь оргохын нэг шалтгаан болсон бололтой. Сайн буянгийн ингэж ярихт нь тэр Юан Шика гэдэг нь их баатар хүн байх нэ гэж би асуусан юм. Баатар хүн бишээ, баян хүн. Тэгтээ дотуур ухаантай, залрах хүн гэлцдэг. Хятад иргэд Манжийн засгийг жигшгэн хэтрээд тэмцэн босож эхлэхдээ зэрэг
Юаншик тэдний хүчийг ашиглаж төрийн эрхийг шүүрээд авчихсан байна. Тэгэхдээ манжийн засгийг уунгаснаа л заяа. Тэр засаг мөххийг үзэлгүй өөхөх үедээ гэж айдаг байлаа. Амьд яваа хүн алтан аягнаас ус уун гэдэг энд би манжуудад хавчигдаж нутгаасаа гарсан юм шүү гэж сайн буян хариулв. Тэгвэл манай Монгол айх аюулгүй болж дээ гэж би хэллээ. Лууны толгой нэгэнт тасарснаас хойш сүүл нь амьлахгүй гэдэг ч бүр лавл да. Толгой нь бүтэн байхад лууг хөнөөчихсөн юм чин одоо юунаас нь айх вэ? Гэхдээ манжчин улс унлаач гэсэн Монгол хятадаас салахгүй байхаа. Дунд дэргэн улс Монголыг ивэлээсэн гаргахыг яагаад ч хүсэхгүй. Ер нь Монгол дундад улсаас тусгаарлаад хаашаач явах вилээ дээ. Малын сүүл дагахаас өөр юу ч хийж чаддаггүй нутгийнхаа нэг захад хэдхэн тариачинтай Монгол энэ том хүрнийг түшиж гарыг нь харахгүй бол яаж аж төрөх юм гэж сайн буянгийн өгүүлэхэд миний зэвүү хүрээд малаа дагсан Монгол мантуу гордохгүйгээр хоног хороож болно байхаа гэж тавьчихлаа. Сайн буян над руу цочсхийн харснаа сарайга төдхөн төв болгоод дүүмэн чи их буруу юм бодож байх шүү. Иргэн улсын засаг манжихаас тис ондоо тун энэргэнгүй засаг шүү. Чи бодоод үзэлтэй. Юаншик чин улсын төрийг унгасан гэлээч хаан болоод манж сайд түшмэл эмс огтд нь ямар сайхан өршөөл сойрхол үзүүлсэн гэж санана. Одоо пүүи бүх шадруудтайгаа давхарлаг дотоод хот гэдэг орд харшнуудаа урдын янзаар эзэмшин амар тайван жаргаж суугаа. Тэр их суйранд хаанаас эхлэн сайд түшмэд, ван гүнгүүд, хатад охид, цэрэг эрс, дайв тайган, боо шивгчин гэдэл хэдэн мянган хүнтэй нэгэн бяцхан улс тогтож байна. Цэргийн хэрэг, гадаад хэрэг, дотоод хэргийг захирын шийдгэх яамтайг нь хаанаач өргөмжилж тахисан хэвээрээ. Мөн өгөөмөр сэтгэл гаргаж идэ. Би хэрвээ Юаншикийн оронд байсан бол тэр жаалхүүг үлдээгээд бусад сайдуудыг нь хүйс тэмтрэх байсан. Дунд дэргэн улсын их ерөнхийлөгч Монголд эннээс бүрч илүү эвгээлтэй хандах нь дамжиггүй гэв. Би сайн буянгийн ярианд залхаж гүйцээд ханзан дээр хоёр нөхрийнхээ араар шургаж хан руу харан хэвтчихв. Сайн буян надад гомцсон нь илт боловч хоёр нөхөрт минь үзэл бодлоо шингээх гэж махрахта урдийн түүхийг тоочиж Хятад Монгол хоёр Юан улсын үед нэг засагтай байлаа. Мин улсын үед жаахан эвдрэлцхэнч эвдрэлцсэн. Тэгтээ нэг ч их сүйттэй юм болоогүй. Яс угсаатан бүү хэл нэг гэрийн ах дүү нар ч муудалцахуудаа байдаг шүү дээ гэх мэтийн юм ярьсаар сув. Гэвч миний нөхөд гончиг ширнэн хоёр адууны зүс таних, морь уургалах, эмнэг сургах даал гаргуун болохоос төр улсын явдлыг тийм ч амархан ойлгох улс биш билээ. Удалгүй гончхон суугаагаараа үүргэлээд сүүлдээ бүр хурхирч эхлэх нь сонсогдов. Урам нь хугарсан сайн буян ч таг боллоо. Гэснээр юндэн нэг удаагийнхаа яриаг дуусгав.